одоо миний боддог юм нэг талдаа ариун цэвэр. Соёлжилт нөгөө талдаа хүн ажиллах таатай орчин байх хэрэгтэй. Нэг хүн ярьж байдаг шүү дээ. Цалин багч гэсэн ажиллахад хэвтээх юм аа. Хамт олон сайхан уур амьсгалтай юм. Тийм шүү дээ. Сэтгэл зүйн хувьд их гоё юм. Цагаа барьчих юм. Хүний хөдөлмөрийн тодорхой хэмжээгээр үнэлэх гэж тэмүүлд юм байна. 100% үнэлж чадахгүй байж магадгүй. Өнөөг нь яагаад бид нар чинь үнэхээр одоо манай газар тариалангийн салбар бол 2 жилд нэг удаа орлого олж байна. Тийм ээ? Үнэхээр одоо үнэлгээ бага байна. Бид нар чинь газар л байгаад байгаа болохоос биш өөр бус юм дандаа гадаадаас биш. Тэрэг, техник, сэлбэг, материал, шатхуун, тийм ээ? Бүх юм эрг шураг байсан ч гадаад. Ганцхан юу газар л биш дээ. Үнэгүй байгаа юм. Тэгээ татвар төлдөг байхаа бас. Газрын татвар тийм ээ. Газар нь уусаа. Тэгээ газар нь уусаа. Тэгэхээр чи ингээд асар их өндөр өртөгтэй хөдлөөд байдаг. Тэр хүнээ бодох нийгмийн асуудал бодох тэр бусад уул уурхай шиг барилгын салбар шиг одоо орон байр хамлаад байж чадахгүй байна тийм ээ. Одоо энэ залуучууд ч одоо ээлж ямарч бодчих чадахгүй шүү дээ яг үннийг хэлэхэд. Яг үнэ. Тийм ээ. Тэр ийм проблемууд байгаад байна бид нэр. Тийм учраас одоо яг яах ёстой юм бэ? Ядаж нэг ажиллаж байгаа үед нэг таатай ажлын байраар хангах гэж тэмүүлээд байна.